За та бүхэн сайн байцгаана уу? Бүрэлдэхүүн өвсөн багшийн цаалун хэмээх хичээлийг та бүхэн сонсож байна. За ингээд цаалууны дадлагын ерөнхий зохион байгуулалтыг аваад үзэх юм бол. За энэ дадлагыг хийхээс өмнө юуны төрөн бид энэрл нэгүслийн дадлага хийх ёстой. Бид сайхан сэтгэл, энэрл нэгүсэл бод сэтгэлийг өөрсөндөө төрүүлэх, өөрсөндөө сануулгах тийм дадлагыг эхлээд хийх ёстой. За ингэснийхаа дараагаар бид одоо цаалууны гол дадлагадаа ордог. За ингээ гол дадлагыг хийснийхэн дараа төгсгөлт нь яах вэ гэхээр бид маха мудра буюу сэтгэлийнхаа мөн чанарт уусан бясалгадаг байна. За ингээ цаалууны дадлагаар үндсэндээ ерөнхийд нь харахад ийм зураглал гарч ирж байгаа. Энэ бидний сэтгэлийн бүтэц яг ийм байдлаар одоо бүтсэн байдаг байна. За ингээд иймэрхүү дадлагыг цаалуун төмөөгийн ерөн дадлагуудыг хийхийн тулд бид өөрсдийгөө улаан өнгөтэй юм уу, хөх өнгөтэй гэрлэн бий болсноор төрсөлдөг. За ингээд яагаад заавал ингэж ийм гэрлэн бий болгож төрсөлдөг юм бэ гэвэл энэнд 3 янзын гол шалтгаан байгаа. За юуны төрөнд бие махбодын бэрхшээлийг арилгах гэж байгаа. За энэ нь юу гэсэн үг юм бэ гэвэл дадлага бясалгалаа хийж авах үед чинь таны одоо дотоод биеийн хий, судал, хүрднүүд онгойдог. За онгох буюу таны хий таны биеэр ингээд чөлөөтэй гүйж эхэлдэг гэсэн үг. За ямар ч гэсэн бид бол ингээд биеэрээ хийгээ чөлөөтэй гүйлэх юмсан гэж зорж байгаа. Тэр бидний зорилго. Тэгж байж бидний сэтгэл мөн тайван амгалантай болж идэг байна. За энэ юу гэсэн үг юм бэ гэвэл бидний биеэр хий ингээд чөлөөтэй гүйж явах үед хийн судлууд хугараагүй, гэмтээгүй. За тэгээд энэ тэндээ бөглөрөөгүй байх ёстой гэсэн үг. Тийм төвшөнд биднээс хүрэх гэж байна. За ийм шалтгаанаар бид өөрсдийгөө эхлээд гэрлэн бий болгоод төрсөлдөг байна. Энэ бидний хий одоо судлуудаар чөлөөтэйгүйгээд энэ тэндээ бөглөрчөөгүй байлгахын тулд бид энэ бие махбодоос бидэнд тохиолдох үзүүлэх тэр бэрхшээлүүдийг арилгахын тулд юуны төрөн өөрсдийгөө гэрлэн бий болгож төрсөлдөг байна. За 2 дугаар шалтгаан нь бол ингэж өөрийгөө гэрлэн бий болгож төрсөлснээр бидний хийн судлууд илүү нээгдэх, онгооход тустай байдаг байна. За тэгээд энэ улмал илүү нээлттэй онгоох тусмаа бидний хий биеэр улам илүү чөлөөтэй тэглэх юмгүй ингэж одоо хийнгүүдэл явагдаж явах юмаа гэсэн утгатай. За тэгэхээр энэ гэрлэн бий болгохын одоо 2 дахь шалтгаан энэ байна шүү дээ. Бие махбодын бэрхшээлийг арилгаад зогсохгүй. Дээрээс нь бидний энэ судлууд онгойж хий чөлөөтэй гүйх явдлыг хурдсгаж өгнө гэсэн үг. За 3 дахь шалтгаан нь бол таны сэтгэлийг илүү тайван, тайвшраад тэгэд одоо цагтаа оршиход тустай байдаг байна. За түүгээр зогсохгүй өөрийгөө ийм гэрлэн бий болгож төрсөлөх нь мөн цаалуунаар одоо альва өвчнийг ангааж илаашруулах тэр тэжээхүү ухааныг мөн үндэс нь болдог байна. Тэгэхээр та бүхэн ойлгосон байх энэ дасгалыг хийснээр таны хий биеэр чөлөөтэй гүйж судлууд сайхан бүгд чөлөөтэй онгойгоод хий чөлөөтэйгүйгээд энэ тэндээ бөглөрөөгүй тэгээ сэтгэл тайвшраад амгалантай илүү одоо цагтаа байхад тустай байдаг байна. За тэгээ зогсохгүй дээрэс нь одоо таны сэтгэл бүүдгэр ийм тодорхойгүй биш маш тод тунгалаг тэгээд одоо ийм цэлмэг болоход тустай байдаг байна. Тэгээд ямар ч юмд шунаагүй, эгдүүцээгүй, хорсоогүй, уурлаагүй одоо тийм байдалд л хүрэхэд бидэнд
тустай байдаг байна гэж ойлгож болно. За ингээд энд шинээр ирж байгаа хүн, шинээр анх сонсож байгаа хүн байж болох учраас энэ өөрийгөө яаж гэрлэн бий улаан юм уу хөх өнгөтэй гэрлэн бий болгож дүрслэх вэ гэдэг талаар бага зэрэг тодруулж өгье. За тэгээд улаан байна уу цэнхэр байна уу өнгө нь бол тийм их гол чухал биш ээ. За би ингээд заримдаа өөрийгөө улаан өнгөтэй гэрлэн хоосон бий болсноор мэдэр гэж ярьдаг. Заримдаа өөрийгөө хоосон гэрлэн бий болсноор дүрсэл гэж би ярьдаг. Тэгэхээр юуны түрүү эхлээд өөрийгөө яг тийм гэрлэн бий болчихсон байгаагаар ингээд тодорхой дүрсэлж сурах хэрэгтэй. За ингээд шууд өөрийгөө ингээд гэрлэн бий болцсон байна гэд дүрслэхэд хүмүүст бэрхшээлтэй байдаг учраас энийг яаж дүрслэх вэ гэвэл өөрийнхөө ухамсарыг цагаан өнгөтэй ийм жижигхэн үүрэл шиг ийм жижигхэн гэрэл цагаан гэрэл болоод таны зүрхэн хүртэнд оршиж гинэ гэж эхэлж дүрслэнэ. За энэ бол миний сэтгэл оюун энэ юм шүү гэж тэрийг сайн тэгэд тогтоож аваад за тэгээд тэр сэтгэл чинь ингээд таны биеийн дотор аялж байна гэж ингэж төсөөлнө. За тэгэхээр энэ цагаан жижигхэн бөмбөлөг бол таны сэтгэл оюун. Тэгээд энэ таны сэтгэл ийш тийшээ ингээд хараад бүгдийг ингээд сайн хараад танаа шинжлээд ингээд аялж явна гэж төсөөлье. За ингээд таны тархин дотор ингээд одоо аялж бүгднийг эргэн тойрон бүгдийг ингээд сайн хараад дараа нь доошлоод таны хоолой хүртэнд очино. За ингээд хоолой хүртэнд очисныхоо дараа эргэн тойрноо мөн шинжлэн харна. Тэгээ дээшээ доошоош харна. Яг л хуусан байшин дотор явж байгаа юм шиг. За тэндээсээ дараа нь доошлоод таны зүрхэн хүртэнд очино. За тэгээл таны мөрийг дагаал нэг гарны чинь үзүүрлүү хөдлөлөө, буцаа зүрхэн дэрлээ, дараа нөгөө гарын үзүүрлүү хөдлөлөө ингээд аялж бүгдийг ингээд сонирхож явах нь шүү дээ. За ингээд бүгдийг сайхан сонирхож шинжлээд буцаа зүрхэн дээрээ тэгээд доошлно. За тэгээд доошлоод хүн хүртэнд очлоо. За тэндээсээ ч гэсэн мөн цааш аялаад баруун хөлийн өлмийн хүртэл явлаа. Буцаад хүн хүртэн дэрлээ. Дараа нөгөө тал руу ингээд зүүн хөлийн өлмийн хүртэл аялж байна. Тэгээд буцаад дээшээ өгсөж байна гэж төсөөлнө. За ингэж дүрслэх нь одоо өөрийнхөө биеийг гэрлэн бий болсон байна гэж мэдрэхэд бидэнд тустай байдаг байна. За тэгээд дээшээгээ буцаад нөгөө цагаан бөмбөлөг яваад зогсохгүй. Толгой тархинд хүрээ зогсохгүй. Зулайгаар сугаран гарлаа гэж мөн тэгж төсөөлнө. Тэгээд зулайнаас дээшээгээ нэг тохоо хэрийн зайд ч юм уу очоод доошоо харж байна. Доошоо харж байна. Та доор нь ингээд гэрлэн бий болцсон сууж байна гэж ингэж төсөөлөн бодох юм аа. За тэгэл яг камераар харж байгаа юм шиг тий. Камер ингээл ийшээ эргэл ингээл харж байгаа юм шиг өөрийнхөө биеийг дээрээс нь ингээд тал тийшээ эргэж ингэж шинжилж харах нь шүү дээ. Та тэр доор улаан юм уу цэнхэр өнгөтэй гэрлэн бий болчихсон, хоосон, тэгээ тунгалаг тийм бий болцсон байгаагаар өөрийгөө тэгж харах юм аа. За тэгээд ингээд нар зүв ингээд тойроод ингэж хэрэгсэн ч болно. Ингээд нөгөө тийшээ тойроод иргсэн ч болно. За ингэж төсөөлөн бодсноор танд одоо биеийнхээ дотор талыг сайн мэдэж авснаас гадна биеийнхээ гадна талыг ч гэсэн мөн сайн одоо тодруулаад авч ийна гэсэн үг юм. За энэ бол одоо нэг ёсны шинжлэх бясалгал юм. Өөрөөр хэлбэл випашна бясалгал юм аа. За ингэж өөрийгөө сканертад ингэж бүрэн шинжлээд гадна дотор нөгөө ингэж сайн төсөөлж зураглаж тодхон зураг өөртөө үүсгэж авсны дараа одоо энэ биеийн дотор чинь ёстой нэгэн үзүүрт төвлөрлөөр одоо тогтоох бясалгал
хийнэ гэсэн үг. Тэр нь шамата өөрөөр хэлбэл. Тэгэхээр энд юу хэлэх гээд байна гэвэл эхлээд дүрслэхийн тулд та ингэж шинжлэх бясалгал хийгээд энэ бол зөвхөн өөрийнхөө биеийг л одоо тийм гэрлэн бий болгож төсөөлж сурахын тулд юм. Тэгээд та ингээд өөрийгөө гэрлэн бий болоод дүрсэлдэг болчихсны дараа байнга энийг ингээд хийгээд ах шаардлага байхгүй. Таны зорилго бол одоо тогтоох бясалгал хийх. Нэгэн үзүүр төвлөрөлд орох явдал юм. Тэгээд энэ гэрлэн биен дээр яг нэгэн үзүүр төвлөрлөөр төвлөрөн бясалгах байхгүй. Тэр энийг шууд биднээс ингэж өөрийгөө гэрлэн бий болгоод хувирахч чадахгүй учраас бид эхлээд энэ шинжлэх бясалгал хийж байгаа. За ингээд одоо маш тодорхой тунгалаг гэрлэн бий болцсон байгаагаар харж чадахгүй бол өөрийгөө нэг их хүчилсний хэрэггүй. Яг тэгвэл иймэрхүү юмнаас болж өөрийгөө стресстүүлэх хэрэггүй байхгүй. Стрессэнд орж болохгүй. За тэгээд стресстгүйгээс гадна даруухан байж өөрийнхөө омгийг дарж сураа. Би яг л одоо би харах ёстой гэл те гэрлэн бий болж яг одоо харна гэд ингээ бас өөрийгөө ингэж омогдож болохгүй нь байна. Тэгээд эхлэх юм бол та одоо нөгөө эгогоо улам дэмжиж байна гэсэн үг. Тэгээ болох ёстой юм болох цагтаа л болно. Тэгээ биднээс цаг хугацааг хүндэтгэж үзэх хэрэгтэй. Одоо орчин цагт энэ технологийн өндөр хөгжлөөс болоод бид одоо цаг хугацааг ач холбогдол өгөхөө болчихсон. Багассан гэсэн үг. Тэгэхээр цаг хугацаа гэдэг чинь ерөөсөө одоо бидний дадлага бясалгал амжилттай болох нэг маш том нөхцөл юм шүү дээ. Тэгэхээр энэ өндөр технологийн хөгжлөөс болоод бидний тарих угаагдсан орчин цагт биднээс цаг хугацаанд ач холбогдол тийм их өгөхөө болсон үе байна. Яг зөв цагтаа яг зөв нөхцлүүд бүрдэх юм бол бүх юм ид шидийн мэд аяараа бүтдэг юм аа. Одоо тэгэхэд чинь технологийн хөгжлөөр ерөөсөө цаг нь болоогүй байхад л болгоод авчиж байгаа шүү дээ. Тэр чинь бол ёстой жинхэнэ илв байгаа үсттэй. За ингээд цаг хугацааг хүлээ гэдгийг одоо залхууралтай холж болохгүй шүү дээ. Цаг нь болоогүй байна гэд өөрийнхөө залхуураад байгааг цаг нь болоогүй байна гэж тайлбарлаад ээж бас болохгүй. За тэгэхээр төрөвчийнхээ яран дэргэж ороход ингээд юуны төрөв бид өөрсдийгөө гэрлэн бий болгож дүрсэлдэг. За ингээд энэ гэрлэн биен дотор хоёрдугаарт бид 3 судал байгаагаар дүрсэлдэг. За ингээд яагаад 3 судал байгаа юм бэ гэх юм бол бидэнд 3 төрлийн сэтгэл байдаг учраас. За өөрөөр хэлбэл сэтгэлийн 3 түүтгэр хилэн, шунал, мөнхөг 3. Энэ 3-аас шалтгаалаад бидэнд ийм 3 салаа судал байдаг юм аа. За энийг буддизмд бид 3 хор гэж нэрлэдэг. 3 нисванас. За 3 муу сэтгэлийн хөдөлгөөн. Сэтгэлийн төлөв гихчлэнгээр бид нэрлэдэг байна. Энэ 3 сэтгэлийн хороос шалтгаалаад бидэнд ийм 3 судал үүссэн байдаг байна. За ингээд судал гэд ярихаар судал чинь өөрөө дотроо бас 3 янз. Нэг нь бол энэ бодит судал байна. Бодит бие махбодын судал. Хоёр дахь нь бидний дүрслэлийн судал. За тэгээ гурав дахь нь бэлгүүний судал гэж. Ийм 3 янзын судал байж болдог. За ингээ бодит судал гэдгээр юу хэлж байгаа юм бэ гэхээр одоо бидний биеийн бүх артерийн судал, венийн судал, мэдрэлийн судал 3-ыг хэлж байгаа. За энэ 3-ыг бодит судлууд гэж нэрлэдэг байх юм. Тэгвэл бидний энэ одоо видеоны дэлгэцэн дээр харагдж байгаа зурган дээрх 3 судал бол бясалгалын судлууд буюу йогийн судлууд юм аа.
За тэд бол ийм бодит бит бодиттой ийм судал биш байх нь шүү дээ. За тэгвэл хичнээн бодиттой биш ч гэсэн бидний бодит судлуудтай энэ ч холбоотой. За жишээлх юм бол бидний баруун судал гэдэг чинь яг бодит судлан дээр авч үзэх юм бол Венийн судлууд. За Венийн судлуудаар голдуу цус гүйж идэг. Тэгээ бидний баруун судал улаан, зүүн судал цагаан байгааг та бүхэн энэ зурган дээрээс анзаарсан байх. Тэгээд бидний гол судал бол хар хөхөнгөтэй дүрслэгдсэн байгаа. Тэгэхээр энэ баруун улаан судлаар цус болон гал махбодтой. Цус гүйж идэг гал махбодтой судал байна. За тэгвэл зүүн цагаан судлаар гормон буюу усан махбодтой элементүүд гүйдэг байна. Тэгэхээр голын хөх судлаар голчлон хий гүйж идэг байна. Хий махбод. Тэгэхдээ голчлон гэж хэлж байгааг та бүхэн анзаарч байгаа биз? За тэгэхээр энэ голын судлаар бол голчлон хий, баруун судлаар цус, зүүн судлаар цагаан туслууд гүйж идэгаа гэж ойлгоно. За бидний энд дүрсэлж байгаа энэ гурван судал бол энэ зураг дээр байж байгаа судал бол гомжи за буюу бяцлаглалын судлууд. Энэ яг бодитоор физик биен дээр бол оршдоггүй гэсэн үг. Бодит судлууд биш юм аа. Энэ бол дүрслэлийн судлууд юм аа гэж. За тэгэхээр бодит биш хэрнээ бидний энэ бодит судлуудтай холбоотой байгаад. Тэгээ баруун судал бол Венийн судалтай холбоотой. Баруун улаан судал. Зүүн цагаан судал бол бидний мэдрэлийн судлуудтай холбоотой байдаг байна. За тэгэхээр бид бол Венийн судсыг алдалгүй олж чадна. Бид мэдрэлийн судлуудыг ч гэсэн муу олж чадна. Венийн судлууд гал махбодын энерги цус гүйж идэг. Мэдрэлийн судлуудаар усан махбодын энерги тэгээд цагаан тусал бидний тарих чөмөг бүх юм тэнд багтж байгаа гэж ойлгоно. За тэгвэл бидний гол судал гэд энэ төсөөлөд байгаа голын хөх судал чинь яг бодит судалтайгаа холбогдохоор бидний артерийн судсууд байдаг байна. За ингээд бидний энэ гол судал бол бэлгүүний судал юм. Уг нь яг огторгуй шиг хэмжээ хязгааргүй энэ огторгуй шиг бэлгүүний судал гэж бид нэрлэдэг. Гэхдээ яг бидэнд байгаа нь хилэн, шунал, муухаг гурав. Тийм учраас энэ шунал, хилэн, муухаг гурвыг чинь бид юу гэж нэрлээд байна гэвэл үйлийн судлууд гэж нэрлэдэг. Үйлээр энэ чинь явагдаад байгаа учраас бид энийг үйлийн судлууд гэж нэрлэж байгаа. За энийг бол Жамёс гэж нэрлэнэ үү, биологийн цагч гэж нэрлэх нь байдаг. Яагаад гэдгийг би та бүхэнд тайлбарлаж өгнө. За энэ яагаад биологийн цаг гэж нэрлэж байгаа юм бэ гэвэл эн чинь байгалаас бидэнд заяасан цаг хугацаа юм. Нэг үгээр хэлбэл байгалийн жам. За ингээд яагаад энэ байгалийн жам гэж нэрлээд байгаа юм бэ гэвэл яг одоогийн байдлаар биднээс энэ цус тусал хий эдгээрийг ингээ бидний биеэр энэ гүйж хагаад биднээс нэг их айхтар нөлөөлж чадахгүй байна. Одоогоор бол биднээс юу ч хийж чадахгүй энд. Тийм л байдалтай биш. Тэд биднээс шалтгааллахгүйгээр цус гүйжил байдаг. Тэгэл энэ тэргээр ингээл хаана юу хийгээд явж байгаа. Биднүүсийн захиргаанд ерөөсөө биднүүсийн мэдлийн юм байхгүй шүү дээ энд. Аяраал, жамараал ингээл байж идэг. Бидэнд тэдэнд нөлөөлөх тийм чадвар байхгүй. Тэд бол бидэнд нөлөөлөх чадвартай. Энэ цусны эргэлт зогсоодох юм бол бид үхээд үгүй шүү дээ.
Тэгэхээр чин за ингээд энэ үнд одоо бид нөлөөлъё гэж бодох юм бол энэ одоо цус тусал мэдрэл эдгээр судлуудад бид нөлөөгөө үзүүлъя гэж бодох юм бол яах хэрэгтэй вэ гэвэл бид зүрхнийхээ цохилтод нөлөө үзүүлдэг болох хэрэгтэй. Бид амьсгалаа захирчдаг болох хэрэгтэй. Миний амьсгал, миний зүрхний цохилт, миний ятганд орж иж би одоо сая тэдэнд нөлөөлж чадах нь шүү дээ. Яг одоогийн байдлаар бол бидэнд ямар ч эрх байхгүй. Болдог юм болдгоороо болоод ёстой жам ёсороо л явж байгаа. Тэгвэл энэ цаалууны дадлагаар бид энэ биологийн цагт нөлөөлнө. Бид энэ жам ёсыг өөрчилж болох юм аа. За тийм учраас л бид энэ дүрслэлийн 3 судлыг гаргаж ирж байгаа. Бид ийм 3 судлыг гэрлэн биеийн дотроо дүрслэх ёстой. За ингээд энэ 3 судлыг бид шув шулуухан тэгшхэн байгаагаар дүрсэлдэг. Яг үнэн бодит амьдрал дээр бидний биеийн дотор ийм шув шулуухан юм нэгч байдгүй. Тэг бидний биеийн дотор ийм шув шулуухан судал нэгч байхгүй хад яагаад бид энийг ийм тэв тэгшхэн шулуухан дүрсэлдэг юм бэ? Энэнд бас шалтгаан байгаа. За ингээл буддийн төвдийн энэ ламнар солиотой баха ингээд ийм тэгшхэн судалтай зураг зурчаал ингээл ийм тэгшхэн юм хүний биеинд хаана байд ингээл тэгж бодох ч хүн байж магадгүй юм. Энд юу яригдж байгаа, юу болцоотой энэ ямар ч нарийн хүчийг ойлгоогүйгээр хүмүүс бол юу ч гэж ярьж болно. За ингээд одоо улаан баруун судлыг бид наран судал, зүүн цагаан судлыг бид саран судал, за гол судлыг бид раху буюу хэртэлт гэж нэрлэдэг байна. За ингээд та бүхэн санаж байгаа нар сарны хэртэлтийн үед бүх юм ингээ харанхуулаад хар бараан болоо явцдаг шүү дээ. Тэрийг хэлж байгаа. За ингээд цаашаа явах юм бол бодит физик биен дээр бидэнд одоо хий шар бадган гэж ийм 3 зүйл байдаг. Энийг одоо 3 гим гэх юм уу? Ийм 3 зүйл бидний биеинд байдаг. Бидний бие махбод энэ хий шар бадган гэсэн ийм 3 зүйлээс бүтдэг гэсэн үг. За тэгвэл тэрнтэй яаж холбогдох вэ гэвэл баруун судал бол шар, зүүн судал бол бадган, гол судал бол хий. Хийтэй холбоотой байдаг байна. За ингээд та бүхэн энэ бүхэн ямар амар нарийн холбоотой болохыг улам бүр ойлгож эхэлнэ. За тэгээд баруун судал илүү уур хилэнтэй холбоотой, зүүн судал илүү шуналтай холбоотой, гол судал маань бидний муухагтай холбоотой байдаг байна. За ингээд бидэнд 3 хор, 3 судал, 3 гим гараад ирлээ шүү дээ. Энэ муухаг хилэн шунал 3 чи яг энэ мөчөд шүү дээ. Яг энэ мөчөд бидэнд байж байгаа 3 юм. Энэ бол яг үнэн чанартай биш. Зүгээр бид одоо үеийн ирэхээр ийм 3 судалтай болчиход байна гэж. Хэдийгээр яг одоо бидэнд хилэн муухаг шунал 3 байгаа ч гэсэн бид энэ йогийн дадлагуудаараа бид энийг өөрчилж болох юм аа. Заавал энэ ингээл шуналаараа, ингээл муухгаараа, ингээл хилэнтэйгээрээ ингээ байж ийн гэсэн үг биш байхгүй. Тэгэхдээ яг одоогийн байдлаар бидэнд байж байгаа юм энэ 3. Тэгээ бидний хийж байгаа энэ бүх дадлага, дасгалууд чинь ерөөсөө энийг өөрчлөхөд, энийг ариусгахад л байгаа юм. Энэ биологийн цагийг бид өөрчлөх гэдэг шүү дээ. Энэ байгалийн жамыг бид өөрчлөх гэдэг шүү дээ. Уг нь бол бидний энэ йогийн судлууд илүү хүчрэхэг юм уг нь. Яг гэвэл нарийн төвшөнд учраас. Гэтэл яг одоогийн байдлаар биднээс энэ физик бодит судлуудаа дарангуйлагдсан байгаа байхгүй. Тэр нь илүү хүчрэхэг байгаад байгаа байхгүй бидний хувьд. Тэгэд ингээд бүрэн дарангуйлсан байж байгаа учраас
надад одоогийн байдлаар бол бараг ямар ч эрх алга, тэдэнд үзүүлэх ямар ч нөлөө, чадал надад алга. Яг одоо бол. Тэг яах гэж бид энэ цаалуун гэж яриад байгаа юм бэ гэвэл энэ бясалгалаар, энэ дадлагаар чинь бид энэ бясалгалынхаа судлуудыг илүү хүчрэхэг, тэгээд энэ физик судлуудын энэ дарангуйсан байдлыг багасгах гэдэг. Би энэ цаалууныхаа дадлагаар би өөрийнхөө бодит биет энэ физик судлуудаа би нөлөөгөө үзүүлнэ. Би тэднийг дураараа захирна. Тийм байдалд би хүрэх ёстой. Тэгсэн цагт юу болно гэж бодож байна? Тэгсэн цагт вэ штэ. Бидний энэ баруун судлал уурын судал биш. Энэ бол тод тунгалаг сэтгэлийн судал болно. Бид уур хилэнг ерөөсө хүсэхгүй. Бид тод тунгалаг байдлыг хүсэж байгаа. Уур хилэн гэдэг чинь үеийн хүч юм шүү дээ. Уур хилэнг хүсдэг хүн гэж нэгч байхгүй. Уурлын хилэгний гэж хүсдэг хүн нэгч байхгүй. Энэ чинь байгалийн хүч байхгүй. Бидэнд тулгаж байгаа байгалийн хүч. Та уурлах үедээ яадаг вүлээ бодоод үзтээ. Та уурлах үедээ хэн нэгнийг алахад бэлэн байдаг шин. Хувь хүмүүсийн уур хилэн хэн нэгнийг хорлох, хэн нэгнийг алахад бэлэн байдаг бол бас нийт улс орнуудын ийм нийтлэг уур хилэн гэж бас байна. Тэр нь улс орнуудын хооронд мөргөлдөөн дайн гарах тийм нөхцөл болж идэг. Тэгэхээр цаалууны дадлагаар бидний баруун судал уурын судал биш, тод тунгалаг сэтгэлийн судал болж хуурна. Уур хилэн, тод тунгалаг байдал хоёр маш ойролцоо болохыг та бүхэн сайн ажиглаад үзээрэй. Маш ойролцоо. Ууранд автсан үедээ та ямар байдаг гэж яг согтун хүн шиг болдог шин. Өөрийн ухаанаа алдна. Заримдаа бид хэн нэгэнд уурлахаар бүтэн жил юм ярихгүй. Бүх насаараа уучлахгүй. Тийм байдалд хүрдэг үсттэй. Тэрнтэй адилхан зарим нэг улс гүрэн өөр нэг улс гүрэнд уур хилэнгээ гаргах юм бол дайн дайчин ч гарах болцоод. Дайн дайчин тэгж л гардаг. Нэг үе биш шүү дээ. Үе дамжсан тийм уур хилэндээ согтуурсан тийм согтуурал хүртэл байдаг байх нь шүү дээ. Үе дамжсан. Тэгээ уурлаад ах тусам улам тэрэндээ согтоод байдаг гэж. Уур хилэндээ согтуурсан ийм нийгэм гэдэг чинь ингэж хэлсэн дуушлаараа тэгтээ зэрлэг аратнаас хүртэл доор байгаа шүү дээ. Дооштой хамаагүй. Зэрлэг аратнууд яадаг вэ гэвэл өөрт хэрэгтэйг л алдаг байхгүй. Хүнээс тэгэхэд гарахгүй муухай юм гарна, тэгээд ханж цадахгүй. Үе төмөр нь хядхаас ч буцахгүй шүү дээ. За тэгвэл бидний зүүн судлаар усан махбодын хий нэрэг. Хий гэдэг үгийг биднээс хаа сайгүй хэрэглэнэ. Гал хий махбод, хий махбод, усан хий махбод гэж. Тэгэхээр усан махбодын хий нэрэг бидний зүүн судлаар гүйж байгаа. Яг одоогийн байдлаар бидний захиргаанд орохгүй өөрийн дураар ингээд гүйж идэг байна. За одоо карма гинүү, энэ байгалийн жам гинүү, биологийн цаг гинүү, юу гэж нэрлэх нь хамаагүй бидний захиргаангүйгээр өөрсдөө мэдээд явагдж идэг байна. За энэ бол одоо бидний шунлын судал. Тэгээ шунал гэдэг бол нэг их сайхан зүйл биш ээ. За ингээд би өстө шунах амар дуртай гэж ярьж байгаа нэг ч хүн сонсоогүй. Хүмүүс тэгж ярьдаггүй. Тэгтээ энэ шунал маань бидний аз жаргалтай маш ойролцоо. Маш ойрхон. Яг одоогийн байдлаар бидэнд шунахгүй байх тийм арга байхгүй юм л та.
бидэнд тийм өөрийн эрх мэдэл алга биш шүү дээ. Бид өөрийн эрхгүй шунж идэх гэсэн үг. Хэрвээ энэ үнэхээр таны сонголт байсан бол хичнээн сайхан. Тэгэхээр чин тиймгүй шүү. Та одоо ингээд үнэн байдлаар би ийм юмд дуртай, би тийм юмд дуртай гэд ингээд та өөрөө сонгож байгаа мэт байгаа юм. Тэгсэн мөртлөө тэрэнд чин таны өөрийн эрх гэж байхгүй шүү. Шунал танд байна штэ. Уураас хамаагүй л ойрхон байдаг. За жишээлх юм бол уур хилэн байна штэ. Танаас одоо 3 метр зайтай байдаг. За яг 3 биш ч байж магадгүй. Тэгвэл ямар ч гэсэн танаас тодорхой хэмжээний зайтай байдгаа гэсэн үг. Тэгвэл шунал үргэлж тантай цуг байдаг. Танд ингээ бараг наалдсан байдаг учраас та энэ миний шунал, энэ би энэ миний шунал шүү гэж ингэ салгаж чаддаггүй. Таны нэг хэсэг шиг болоод танд наалдсан байдаг. Өөр бол зарим хэрэгтэй үед ирээд хэрэггүй үед яваад өгдөг байх нь шүү. Шунал бол тантай үргэлж цуг наалдсан байж идэг. Яг тийм учраас яг шунал төрөхөд үгүй гэж хэлэх маш хэцүү. Тэгэхээр тэр шунал чинь таныг жаргалтай болгож шунсан юм авах чинь жаргаад идэг учраас шунал аз жаргал хоёр үнэхээр маш ойролцоо. Гэтэл бид шуналтай байхыг хүсэхгүй. Тэгвэл бид аз жаргалыг нь бол харин авчмаар байна шүү дээ. Тийм биз? За ингээд шунал биднийг жаргаадаг, тодорхой хэмжээгээр биднийг жаргалтай болгодог. Тэгвэл шуналгүйгээр жаргах юм бол хичнээн сайхан гэж бодно. Тэр чин жинхэнэ аз жаргал байхгүй. Тэр шунал биднийг жаргалтай болгоод байгаа чинь та бүхэн санаж байгаа бол жаргал биш, урвахын зовлон байдаг штеп. Тийм биз? Тэгээ бидний жаргал гэж нэрлээд байгаа зүйл чинь урвахын зовлон байхгүй нэгэсний. Тэгэхээр ингээд шуналдаа хөтлөгдөн байж олж байгаа энэ жаргал чинь таныг маш их өвтгөнө. Энэ бол маш их өвтгдөг тийм жаргал юм аа. Тэгэхээр чин одоо яах вэ гэвэл одоо энэ цаалууны дадлагаар чинь бид тэр зүүн цагаан судлынхаа шуналд нөлөөлөд тэрийг урвуулад аз жаргал болгож хувирах нь шүү дээ. Ямар ч шуналгүйгээр тэгтээ аз жаргал. Шунал гээд тэр нэг эрхэнд орохгүй байгаа бидний одоо захиргаанд орохгүй байгаа тэр хүчтэй энерги чинь бид захиргаанд оруулна гэсэн үг үү? Шунлыг бол та бид дийлэхгүй штэ. Ноёд хатагтай нараа намайг оролцуулаад би өөрөө хүртэл шунлыг бол та бидний хинэнч дийлэхгүй. За би ингээд өөр дээр аваад үзэх юм бол за өөрийг бол би бас нэг тодорхой хэмжээгээр хянж чадна гэж бодоод байгаа юм би. За би нэр уурлахгүй би чадна. Бараг чадах бах. Тэг шунахгүй байж бол би үнэхээр энэ чадахгүй. Тэг шунахгүй байна гэдэг бол маш хэцүү. Маш хэцүү. Яа гэвэл шунал гэдэг чинь бүр над руу ингээд бүр нэвчээд ингээд бүр нэвтрээд орцсон байхгүй. Өөр хилэн гэдэг чинь тодорхой хэмжээний зай бариад нь штэ. Зайтай байдаг. Тэгвэл энэ шунал гэдэг чинь бүр наалдаад би над руу нэвчээд орцсон байдаг юм аа. За тэгээ өөр хилэн ойртоод ирэхэд би за уурч хурчинда гэд би бас ажиглаж болдог штэ. Тэгээ шунал төрж явахад бол шунал төрж шүү гэж биднээс ажиглаж амждаг байх. Тэр бол бидний нэг хэсэг болцсон байдаг. Тийм учраас бид шунлыг таньдаггүй, шунлыг олж хардаггүй. Надад гэтэн дүү ойрхон яг л би л өөр байгаа юм шиг тийм байдаг. Салгаж чадахгүй. Шунал надад ингээл нэх сайн нөхөр шиг ингээл нэх ойрхон, нэх ойр дотны чим шиг ингээл нэх миний итгэлийг хүлээсэн. Би энэ шунал энэ намайг ёстой
нэг л сайхан газар аваачинда энэ намайг нэг л жаргалтай болгондоо гэд би ингээд гордоод хуурагдаад ингээд яваад идэг байна. Тэгж бодоод явж исэн хүн дараа нь таныг бусгаад унахын цагт амьдрал чинь сүйрэл болцсон байгааг ухаарах цаг ирдэ шүү дээ. Тийм биз? Зарим хүмүүс одоо хайр дурлалаасаа болж ямар их зовлон эдэлж байгаа. Хайр дурлал зовлон хоёр, хайр дурлал шунал хоёрыг ялгаж салгаж чадахгүй байгаа шүү дээ. Бидний одоо энэ хайр гэдэг байгаа чинь үнэн хэрэгтэй бол шунал байдаг. Шунал. Тэрнээс биш хайр биш. Бид яг хайртай л гэж ярьж л байгаа юм л та. Тэгвэл эн чинь яг үнэн хэрэгтэй бол шунал байдаг. Тэгэхээр ингээ хайр дурлал нь бүтлгүүцсэн хүмүүс дахиад л хүнд сэтгэлээ алдахгүй, дахиад хүнд би хайртай болохгүй гэж шийтсэн хүмүүс байдаг шүү дээ. Тэр чинь яаж ийнэ гэвэл жаргалаасаа татгалзаж байна гэсэн үг үстэй. Тэгэд зовж явахын оронд аз жаргалгүй байсан дээрээ гэсэн үг мөн биз дээ. Танд одоо энэ хайр дурлал гэдэг энэ шунал байдаггүй бол байхгүй байх юм бол та жаргалгүй байж болно. Тэгтээ ядчил зовхгүй байгаа үстэй. Тэгэхээр би зовхгүй байгаадаа жаргалтай байна гэсэн нэг жаргал байж болж байна. Би жаргалтай учраас жаргаж байна гэсэн дахиад нэг хувилбар бас байж болж байна. Ойлгож байна уу? Яг жаргаад та жаргалтай байгаад байна уу? Зовхгүй байгаадаа та жаргалтай байгаад байна уу? Хоёр өөр зүйл байна шүү дээ. За тэгвэл бидний гол судлаар хий нэрийг гүйж идэг байна. Энийг бид лүн гэж нэрлэдэг. За бидний гол судлаар хий бидний захиргаанд орохгүйгээр хар аяараа дур зоргоороо гүйж идэг. За энийг бид мөн байгалийн зам, биологийн цаг, одоо байгалийн мөн чанар энэ юмаа гэж энэ угаасаа одоо үйлээрээ ийм байгаамаа гэж бид үздэг шүү дээ. Энэ бол үеийн эрхэнд байна гэсэн үг. За энэ үнд нөлөөлөх чадвар над байхгүй. Энэнд бид нөлөөлж чадахгүй. За бага сага нөлөөлдөг гэж магадгүй. Тэрнээс хэтрэхгүй. За тийм болохоор л эн чинь үеийн хий байгаад байгаа. За энэ үеийн эрхэнд байна л гэдэг чинь бидний зовлон юм шүү дээ. Бид өөрсдийгөө хэрхэн захирахаа мэдэхгүй байна л гэдэг чинь бид зовноо л гэсэн үг. Зовлонгийн эрхэнд, үеийн эрхэнд байна гэдэг чинь өөрөө зовлон юм аа л гэсэн үг. За ингээд энэ гол судлаар гүйж байгаа хий бидний захиргаанд орохгүй, бидний нөлөөнд орохгүй, биднээс хамаарахгүй гүйгээд байгаа учраас л эн чинь муухагийн хий юм аа. Муухаг юм. Тэгэхээр муухаг гэдэг бол бидний хүсдэг зүйл биш. Бидний хүсэж байгаа зүйл бол амгалан юм аа. Тэгэхээр энэ амар амгалан муухаг хоёр чинь маш ойролцоо хоёр зүйл байна шүү дээ. Маш ойролцоо. За ингээд заримдаа хүмүүс ярьдаг шүү дээ. Би ингээд одоо юу ч мэддэггүй хүмүүс олныг тань. Юу ч мэдэхгүй ч гэсэн тэд маш амгалантай. Маш сайн бод хүн гэж ярьдаг шүү монголчууд. Энэ их бод хүн шүү. Маш тайван, юу ч мэдэхгүй. Тэр яг бод хүн байна уу, тэр муухаг байна уу? Энэ яг амар амгалан мөн үү, эсвэл энэ зүгээр муухаг сэтгэл үү? Таалд бэлчж байгаа өхөрнүүдийг очиод хараарай. Маш амгалантай. Маш амгалантай. Тэд тэнд ингээд юу ч бодох санах юмгүй байж байгаа нь амгалантай юу? Амгалантай. Тэгтээ энэ бэлгүү нү? No. Тэгээ амгалантай харагдж байгаа боловч энэ яг амар амгалан мөн үү гэвэл биш.
Заримдаа би Швейцарын ууланд явж байгаа тэр бэлчиж яваа өхөрнүүдийг хараад юу ч бодох санах юмгүй. Нэг зэн мастер шиг юм кул алхаагаар ингээд явж байгаа өхөрнүүдийг хараад заримдаа атаархах сэтгэл төрдөг. Нэрш. Тэгээ зуны дэлгэр сайхан цагт тэр цэцэг дэлгэрсэн ногоон сайхан нугад ирвэхээ бужигнсан тэнд ингээд бодох санах юмгүй бэлчиж яваа тэр өхөрнүүдийг хараад үнэндээ заримдаа атаархах сэтгэл өөрийнхөө төрдөг юм аа. Тэдний тэр амар амгалантай инх тайван байдалд нь атаархаж байгаа. Та нар энэ амьдралын энэ бужигнсан төм түжигнсэн энэ явдлуудыг бодоод үз. Энэ гэр бүлийн нөлөө, нийгмийн нөлөө, энэ амьдралын нөлөө, ачаа, дарамт, стресс, энэ бүх асуудал, проблем зэргийг бодоод үз. Тэдэнд үнэхээр атаархмаар штэ заримдаа. Тэгэл энэ хамаатан садан найз нөхдийн зүгээс ирэх дарамт зэрэг. Энэ амьдралыг бодоод үзэхээр үнэндээ л тэднийг харахад атаархах сэтгэл гарцаагүй төрдөг юм аа. Богино хугацаагаар ч гэсэн тий үхэр болоод үзэх юмсан гэж. Тэгээ би энд богино хугацаагаар гэж хэлснийг та бүхэн анзаарсан биз? Хэрвээ би үнэхээр миний хүслээр үхэр болоод хуурчдаг байсан бол цагийн дараа нөгөө зовлонтой амьдралдаа эргээд очиё гэх байсан биз? Яагаад энэ талд бэлчиж байгаа үхэрт атаархах болов гэхээр тэд чинь маш тайван биш дээ. Маш тайван. Тэгвэл эн чинь яг инх тайван амар амгалан мөн үү гэвэл биш. Энэ бол муухаг юм аа. Тэд чинь муухаг учраас тэр юм аа. За ингээ бидний энэ муухаг биш дээ. Одоо энэ гол судлаар захиргаагүй гүгээд байгаа хий чинь муухгийн юм. Энэ бидний энэ муухаг одоо бидний шунлаас илүү бидний биеинд нэвчсэн. За бидний биеинд нэвчээ зогсохгүй бидний бүр ясны гүнд, цусны гүнд, бидний чөмөгний гүнд орцсон байна. Эс ширхэг бүхэнд молекул болгон шингэсэн байгаа гэсэн үг. Тийм болохоор би муухаг байна гэдгийг мэдхээргүй тийм муухаг байгаад байгаа. Шунал бидэнд хичнээн ойрхон байла гэд бас зарим үед тэрийг таньчиж болоод байгаа. За би шунаад ишүү гэд. Тэгвэл муухгийг танихад маш хэцүү. Муухгийг бол биднээс ерөөсөө огт таньдаггүй гэж хэлж болно. Энэ бол нүүгдмэл нисманес. Энэ бол далд нүүгдмэл өвчин. Бидний өвчин байхгүй. Тэгэхээр энэ муухаг байгаагаа бити амар амгалан энэ юмаа гэж андуураа. Муухгийн дотор уужим гэд үг байдаг штэ бидний хэлэнд. Энэ муухгийн хийг л бид эрхэндээ оруулаад ирэхээр эн чинь бэлгүүний хий болоо хуурах юм. Энд юу хэрэгтэй вэ гэхээр бидний энэ цаалууны дадлах хэрэгтэй байна. Энэ хийг чинь бид үнэхээр захираад ирэхээр л эн чинь жинхэнэ амар амгалан болоо хуурчих. Яг нөгөө жинхэнэ утгаараа амар амгалан болоод хуурчих. За ингээ бидэнд 3 нэстванес хийшар бадган 3 судал. За зэрэг нь гараад ирлээ. Одоо бидний амьсгал эн чи хаана яваад байгаа юм бэ гэж та асууна. Амьсгал нь хайчиж ба. Цаалуун гэдэг чинь амьсгалын дасгал үсттэй. Би энд амьсгалаа судлах гээд ирсэн чинь одоо юу яриад унвал гэж та бүхэн бодож байгаа бох. Бидэнд яг ийм 3 судал байгаад байгаа учраас бидэнд 3 төрлийн амьсгал байдаг. Тэгэхээр өдөр болгон бид нийтдээ 21,600 амьсгал авч гаргадаг. Тэгэхээр буддизмд 59-нд
насанд хүрсэн. Тэгээд элдв өвчнгүү, эрүүл чирэг, хитрхи их чиддгүү, хитрхи бага чиддгүү ийм залуу хүний дундаж амьсгалаар нэг хүн өдөрт 21,600 амьсгал авдаг гэж тогтоосон байдаг. Тэгэхээр насанд хүрсэн хүн гэж байгаа биз? Тэгэхээр хүүхдүүдэд бол энэ тоо их байдаг байна. Хамаагүй илүү их байдаг. За тэгээд хүүхдэд илүү их байгаа юм чинь хөгшин хүмүүст ямар байх вэ гэвэл илүү цөөн байдаг байна. Энэ тоо хөгшин хүмүүсийн хувьд хамаагүй илүү цөөн байх нь шүү дээ. За энэ 21,600 амьсгал болгонд 3 мөчлөг байгаа. Амьсгал авах, амьсгал саатах, амьсгал гаргах. За анхаарчаарай 3 судланд дахиад 3 мөчлөг гараад ирж байгааз. За бидний гаргаж байгаа амьсгал ууртай илүү сөрөг талаар нь авч үзэхэд ууртай илүү ойрхон, бидний авч байгаа амьсгал шуналтай илүү ойрхон. За саатан оршиж байгаа тэр мөч нь муухагтай илүү ойрхон байдаг байна. За энийг эерэг талаар нь оруулах юм бол бидний гаргаж байгаа амьсгал тод тунгалаг байдалтай. Бидний авч байгаа амьсгал аз жаргалтай. Бидний амьсгал саатан оршиж байгаа тэр үеийн амар амгалантай илүү төстэй байдаг байна. Тэгэхээр бидний авч гарч байгаа энэ амьсгал яг одоогийн байдлаар бол бидний хилэн, шунал, муухай гуравтай холбоотой байна. Энэ амьсгалыг бид хянчихсны дараа бол тод тунгалаг байдал, аз жаргалтай байдал, амар амгалантай байдалтай уялдаад ирдэг байна. За тэгээ зогсохгүй. Одоо бидний энэ амьсгал чинь баруун самсаагаар орж гарах амьсгал, зүүн самсаагаар орж гарах амьсгал, гол судлаар урсах амьсгал гэд мөн 3 янз. Уучлаарай, баруун самсаагаар урсах, зүүн самсаагаар урсах, баруун зүүн хоёроор тэгш зэрэг урсах гэсэн ийм 3 янз байдаг байна. За эн чинь л нөгөө баруун самсаа гэдэг чинь л бидний баруун судлаар гүйж байгаа. Зүүн самсаа гэдэг чинь л бидний зүүн самсаагаар зүүн судлаар гүйж байгаа амьсгал гэсэн үг шүү дээ. За ингээд хоёр самсаагаар зэрэг тэгш гүйж ийна гэх юм бол бидний гол судлаар гүйж ийна гэсэн үг. За тэгээ зогсохгүй. Бидний амьсгал авч гаргах төлөв байдал 3 янз байдаг. Бид маш ширүүн амьсгал, ширүүн бөгөөд богино амьсгал авч гаргахыг бид эр хүний амьсгал гэж ярьдаг. За тэгвэл зөөлөн бөгөөд уртаар амьсгалахыг бид эмэгтэй хүний амьсгал гэж ярьдаг байна. Энэ эмэгтэй хүний амьсгалтай хүн байна, энэ эрэгтэй хүний амьсгалтай хүн байна гэж ялгах нь шүү дээ. За энийг бас аргын амьсгал, бэлгийн амьсгал. Тэгэд энэ хоёрын яг дундах, яг завсрын тэр төлөвийн амьсгалыг бид арга бэлгийн нэгдмэл амьсгал гэж ангилдаг байна. За тэгэхээр энэ ингээд уг шалтгаан лугал төхөөд яваад байгаа. Та бүхэн анзаарч байна уу? Бидэнд ийм 3 төрлийн амьсгал байгаа учраас бидэнд 3 судал байгаа. Бидэнд 3 судал байгаа учраас бидэнд хий шар бадган байгаа. Ийм хий шар бадган гэсэн ийм 3 зүйл байгаагаас бидэнд 3 төрлийн сэтгэл байгаа. За бидэнд энэ 3 төрлийн сэтгэл байгаа чинь бидний 3 зовлонтой уялдж идэг баг. Энээс шалтгаалаад бидэнд энэ 3 төрлийн зовлон чинь байдаг байна шүү дээ. За эндээс хийх дүгнэлт. Эндээс хийх дүгнэлт нь юу юм бэ гэх юм бол хэрвээ бид амьсгалаа хянчих юм бол баруун, зүүн, төв, судлын амьсгал, хатуу, зөөлөн, дундын амьсгал, авах амьсгал, гарах амьсгал, саатах амьсгал.
юу байх нь хамаагүй энэ бүхнийг бид хянчих юм бол ингэж чадах юм бол энэ амьсгалаа бид хянчих юм бол бид хий шар бадган 3 хянана. За хий шар бадган 3-ыг бид хянчих юм бол бид сэтгэлийн 3 төлөвөө хянчна. Хилэн, шунал, мунхаг 3-ыгаа бид хянана гэсэн үг. За энэ энэ 3 төрлийн сэтгэл гэдэг байгаа чинь бидний сэтгэл, хий шар бадган гэдэг байгаа чинь бидний бие байж байгаа байхгүй. Бидний биеийг бүтээж байгаа. Бие сэтгэл хоёроо хянчна гэсэн үг үстэй. Өвчтөй байхыг хүсэхгүй, эрүүл байхыг хүсэж байгаа, урт наслахыг хүсэж байгаа энэ бүхэн чинь тэр хий шар бадган 3-аас шалтгаалдаг байна шүү. Тэг бид одоо эрүүл чирэг байх гал урт наслах гал ингээл янз бүрийн ямыг биднээс оролдчихл байгаа, туршаадл байгаа, хэрэглээд л байгаа юм. Тэгвэл бидэнд нөлөө бол маш бага штэ. Бидэнд нөлөөлөх чадвар бол маш бага. Тэг бас бүр байхгүй биш юм аа нөлөө. Сайн сайхан хоол витаминтай хоол идэх, сайхан дасгал хөдөлгөөн хийх бас нөлөөлөд байгаа. Тийм бас бүрэн нөлөөгүйч биш. Тэгвэл багсаг нөлөө байж болно. Тэгээ захирна гэж бол өөр хэрэг штэ. Бүрэн захирна гэдэг бол шал өөр хэрэг. Тэгээ би заримдаа ингэж боддөг штэ. Хэрвээ энэ ертөнцийн дээр тийм нэг эмч байдаг бол заавал энэ ардын имлэгийн эмч байхалгүй л дээ зүгээр. Ер нь л шинжлэх ухааны ямар ч хамаагүй тийм эмч байдаг бол надад одоо ингээд нэг яг төгс төгөлдөр ийм зөвлөгөө өгдөг тийм эмч байдаг бол за чи энийг хийгээд энийг идээд энийг уугаад ингээд явж явах юм бол чи яг 50 жил ямар ч асуудалгүй амьдрнаа гэсэн тийм баталгаа өгдөг тийм эмч байдаг бол гэж би заримдаа боддөг шүү. Байхгүй шүү. Би байхгүй л гэж бодчих тийм эмч. Мэдээж энэ хорвоо дээр зөндөө сайн сайхан эмч, мэдлэгтэй, чадвартай, суут авгаа хүмүүс байгаа л да. Тэгээд тэднүүст одоо мянган төрлийн арга байгаа. Би тэрэнд бол итгэлтэй байна. За ястай энийг л ингэчүүл ингээ урт наслнаа. Зөндөө аргууд байгаа. Мянган арга байгаа. Тэгтээ надад яг баталгаа чи яг өгөхгүй гэсэн ийм баталгаа яг 50 жил зүгээр амьдрна гэсэн баталгаа өгөх тийм эмч байх юм бол би тэр зөвлөгөөг наммаар байна. Үнэхээр үнэн шүү. За одоо юу гэдэг вэ? Одоо чи өглөө болгон нэг банаа идээд 2 аяг ус уугаад 10 минут дороо дэвхэрх юм бол чи яг 50 жил ямар ч асуудалгүй амьдрнаач гэдэг юм уу те? Нэг иймэрхүү зөвлөгөө өгөх юм бол би тэрийг дагахад бэлэн байна. Дараачийн 50 жил чи ямар ч өвчин хүрэхгүй гэж. Тэгж зөвлөх хүн байна уу? Ноёд хатагтай нараа би тэр зөвлөгөөг авахд бэлэн байна. Юу ч л зөвлөнө би тэрийг дагахад бэлэн байна. За тэгэл хүн болгол энэ ёстой нэрэ шинжлэх ухаанаар батлагдсан ёстой, биологийн ёстой, химийн ёстой бүх юмар батлагдсан ийм чухал арга байна гэл ийм чухал юм байна, ийм чухал юу байна гэл ингээл одоо ярих л бах л та. За ингээл өстой маш гайхамшигтай юм ярих хүмүүс байгаа, янз бүрийн онлууд ярих, тэрнээс нь гэрэл цацраал ингээл өстой бүр гэгэрч мэрч юм шиг ийм юм ярих хүмүүс бол байгаа. Түмээр байгаа. За тэгэл ийм ч микроскопоор хараад тийм ч юмар ягаал ингээл вау сте ингээл ингэн гэл ийм онлууд бол одоо байгаа л да. Зөндөө байгаа. Би бэлэн биш штэ. Тэгтэл нэгч тийм баталгаа өгөх эмч байхгүй гэж боддоо. Надад 1-7 хоногийн баталгаа өгөх тийм эмч байхгүй штэ. За ингээд та бүхэн намайг зөв ойлгоорой. Би эмч нарыг энд доош нь хийж байгаа юм байхгүй. Би та бүхнийг өвдүүл эмчэд битгий очиорой гэж байгаа юм байхгүй. Зүгээр намайг эрэх жил амьд байх уу гэдгийг батлах хүн байхгүй. Намайг эрэх 7 хоногт амьд байх уу, намайг маргааш амьд байх уу гэдэг баталгааг өгөх нэг ч эмч энд байхгүй. Зөв ойлгоорой та бүхэн.
Өвдөх юм бол эмчэд оч. Өвдөх юм бол өгсөн эмийг нь уух хэрэгтэй. Би ч гэсэн эмчэд очдог. Би ч гэсэн эм өгөх юм бол уудаг. Тэгэхээр эмч нарыг би энд муулаад байгаа хэрэг биш шүү дээ. Эм өгдөг, эмч, доктор, эм байгаа нь маш сайхан хэрэг юм. Тэр бол бидэнд маш их хэрэгтэй зүйл. Тэрийг би үгүйсгээгүй байна. Тэгэхдээ цаалуун гэдэг энэ эртний тэжээхүй ухааны ухаан. Энэ эртний мэрэгэн ухаан бол үнэхээр гайхамшигтай. Энийг хэрвээ яг зөв судлаад, яг зөв дадуулаад чадах юм бол зааварчилгаа зэргийг нь яг дагаад хийгээд ингэж явж чадах юм бол маш авгаа үр дүнд хүрнэ гэдэгт би итгэдэг. За би өөрийгөө одоо нэг их мундаг бясалгагч, бүтээлч хүн гэж хэлэхгүй. Хэрвээ би тийм байсан бол энд би та бүхэнд энийг заагаад сууж авахгүй байх байсан баг. Эннийхээ оронд би хаана ихтэй бясалгаа сууж авах байсан байлгүй дээ. За энэ хүрээд бид өнөөдрийнхөө хичээлийг гадаалъя. Дараагийн хичээл дээр дахин уулзлаа. Баярлалаа.